Хүн төрлөختөн шин эрэнд хөл тавьжээ. Өглөө нүднийх мөчөөс эхлээд орой унтах хүртэл бидний үйлдэл болгон цахим мөр болон үлддэг болсон. Утас камер, хиймэл оюухан, дата гэд бүгд бидний амьдралыг ажиглаж, мэдээлэл болгон хувиргаж байна. Мэдээлэл нь энэ эрен үеийн хамгийн үнцэнтэй баялаг болж, эдийн засаг, боловсрал, засаглал, нийгмийн харилцааг өөрчилж байна. Гэвч энэ хөгжлийн цаана хүний эрх, нэр төр, хувийн нууцад тулгарч байгаа шин сорилтууд олж орсоор. Хувийн орон зай хумигдаж, хүн бүрийн амьдрал илүү ажиглагдаж, хянагдах болсон энэ эрэнд эрх чөлөө, итгэлцэл, нэр төрийн баталгаа урдынхаас илүү үн цэнтэй болжээ. Монгол улсад цахим шилжилтийн шинэ үе эхэлсэн. Монголиа систем төрийн үйлчилгээг иргэдийн гар утсанд хүргэж цаг хугацаа зардлын хэмнэлт авчирлаа. 2020 оноос хойш 2 сая орчим хэрэглэгч 71 сая удаа үйлчилгээ авч нийтдээ 1.4 их найт төгрөг хэмнэсэн тооцоо гарчээ. Энэ дижитал дэвшил Монгол улсыг нэгтгэсэн үндэсний байгууллагын цахим засаглалын индексээр 92-оос 46 дугаар байр хүртэл ахиулж, ЮНЕСКОгийн боловсролын цахим шилжилтийн онцлог 5 улсын нэг болгосон юм. Монголиа төр ба иргэний хоорондын итгэлцлийг бэхжүүлсэн цахим гүүрийн бэлэг тэмдэг болжээ. Гэвч цахим хөгжил бүхнийг шийдэх хариулт биш. Дижитал орчинд бүртгэгдэж байгаа өгөгдөл, дүрс бичлэг, хиймэл оюун ухааны дүгнэлт бүр хүний эрхэд нөлөөлөх эрсдэл дагуулдаг. Хяналтын камер, RFID буюу радио давтамжаар илрүүлэх төхөөрөмж, алгоритмын системүүд аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувь хүний халдашгүй орон зайг багасгадаг. Хувийн мэдээлэл алдагдаж, буруу ашиглагдах, хянагдах аюул улам бодит болж байна. Цахим орчныг хамгаалах, хууль тогтоомж батлагдсан ч хэрэгжилт сул, хяналтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй. Нэгдсэн мэдээллийн сүлжээнд холбогдох ёстой 166 байгууллагаас дөнгөж 56 байгууллага холбогдсон байгаа нь үүний сул талын илэрхийлэл юм. Технологийн дэвшлийн үр шимийг хүн бүр адил хүртэж чаддаггүй. Монголын хүн амын 15 гаруй хувь нь ухаалаг утасгүй тул цахим үйлчилгээ авах боломжгүй. Ахмад наснууд утсаа зөвхөн дуудлага хийхэд ашиглаж, цахим төлбөр аппликейшнийг ашиглаж чадахгүй байна. 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн дуу хоолой таних, дохионы хэлний шийдэлгүй нөхцөлд байсаар байна. Орлого багатай өрхүүдийн хувьд сар бүрийн интернет төлбөр нь амьдралын өртгөөс давсан дарамт болдог. Ийхүү цахим хуваагдал хэмээх шин тэгш бус байдал үүсэж, нийгмийн дотор хил хязгаар бий болж байна. Цахим хөгжил нь зөвхөн техник бус соёл боловсролын асуудал юм. Иргэдийн дижитал мэдлэг, ур чадвар сул байгаа нь цахим шилжилтийн үр нөлөөг хязгаарлаж байна. 2024 онд Монгол улс цахим мэдлэгийн индексээр 67 улсаас 62-т эренбэлэгдсэн нь энэ чиглэлд илүү анхаарал шаардлагатайг харуулна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, алслагдсан бүсийн иргэдийн цахим оролцоо сул хэвээр байгаа бөгөөд хэнийг ч орхихгүй хөгжил гэсэн зорилтод бодит сорилт тулгарч байгаа юм. Дижитал эдүү цэгийн зэрэг платформуд иргэдэд цахим боловсрол олгох эхлэлийг тавьсан ч бодлогын залгамж чанар тогтвортой хөтөлбөр өгүүлэгдэж байна. Цахим технологи, хөгжлийн хүчирхэг хөдөлгүүр. Гэвч хүний эрх хамгаалагдаагүй нөхцөлд ямар ч хөгжил дэвшил тогтвортой байж чаддаггүй. Хувийн мэдээлэл, нэр төр, итгэлцэл нь цахим нийгмийн жинхэнэ дэд бүтэц юм. Ил тод байдал, хариуцлагатай зохицуулалт, хүртээмжтэй боловсрал дээр тулгуурласан цахим орчин л хүн төвтэй хөгжилд хүргэнэ. Цахим эрнэн хурд дэвшил гэх мэт маш их давуу талтай. Харин хүн төвтэй эрхийг дээдлсэн цахим хөгжил нь ирээдүйн илтгэлийг авчирна. Хүний эрх бол технологийн дэвшлийн үндэс. Цахим технологийн урсгалд эрх чөлөөг хамгаалж чадсан үндэст нь л жинхэнэ утгаараа цахим үндэстэн болно.